Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ Ego Plus application дээр хэрхэн iPhone-ыг бүртгүүлэх талаар бичсэн зөвлөмжийг хүргэе. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Нийт арилжааны банк 2025 оны 4 сарын 1-ээс эхлэн олон улсын стандартын дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу iPhone стандартад шилжсэн. Монгол банкнаас гаргасан энэ шийдвэрийн дагуу бүх банкуд iPhone шилжсэнтэй холбоотой Ego Plus дээрх дансны дугаараач бас бидэнд шинжлэх хэрэг гарч байгаа. Та бүхэн дагаад хийгээрэй. Ego Plus application дээрээ дараад user ID болон пассвортоо оруулан нэвтрэн нүүрэн хэсгийн баруун доод болон More гэсэн хэсэгт дарна. Энэ хэсэгт таны хувийн мэдээлэл болон дансны мэдээллээ өөрчлөх хэсэг харагдана. Зурагт харагдаж байгаачлан Personal Details хэсгээр дарахад таны хувийн мэдээллүүд харагдах ба View All Contact Details дээр дарж email хаяг, утасны дугаар, гэрийн хаягийг шинжилнэ. Хэрвээ та хувьцаагаа зарж бодлуулахаар төлөвлөж байгаа бол эдгээр мэдээллүүдэд үнэн зөв байх хэрэгтэй анхаарна. Харин Financial Details дээр дарвал таны банкны мэдээлэл харагдах болно. Хэрвээ та аль хэдийн дансны мэдээллээ оруулсан бол бэлэгцэнд харагдаж байгаа шиг харагдах ба хэрвээ огт данс оруулаагүй бол энэ хэсэг нь хоосон харагдана. Хэрвээ та шинээр дансны мэдээлэл оруулах гэж байгаа бол баруун дээд булан дахь нэмэх тэмдэг дээр дарна. Дараа 2 сонголт гарч ирэх ба Bank Account гэсэн дээр дарна. Харин оруулсан байгаа дансны дугаар дээр iPhone-аа оруулж шинжлэх гэж байгаа бол зурагт харагдаж байгаачлан Manage гэсэн яган зэс дээр дарна. Дансны дугаараа оруулахаас өмнө танд дараах 3 зүйл хэрэг болно. Нэгт таны дансны мэдээлэл эсвэл онлайн банк руугаа нэвтрэх боломж. Банкны тань лавлах утас. Хэрвээ мэдэхгүй зүйл гарах юм бол залгаж лавлаарай. Таны бүртгэлтэй утасны дугаар. Ингээд энэ 3 зүйл танд байгаа гэж үзвэл Start дээр дарна. Энэ хэсэгт улс болон улсын валютаа сонгож өгнө. Харин нэмэлт мэдээлэл гэсэн доор 2 нүдийг хоёуланг нь идэхгүй буюу сонгохгүйгээр Next дарна. Харин одоо банкны мэдээллээ оруулах хэрэгтэй. Энэ хэсэгт танд банкны тань Swift код, дансны дугаар хэрэг болно. Swift кодоо банкныхаа веб хуудаснаас олох боломжтой. Аккаунт номер буюу дансны дугаар оруулах хэсэгт зурагт харагдаж байгаачлан нийт 18 орон бүхий тоог оруулж өгнө. Энэ удаад TDB банкын жишээ болгон авлаа. Та мэдээллээ үнэн зөв оруулаад Next дээр дарж дараагийн нүрийг гаргана. Дараагийн нүрэнд гэрийн хаяг оруулах хэрэгтэй. Гэрийн хаягаа оруулаад Next дарна. Мэдээллүүдээ бүрэн үнэн зөв оруулсны дараа таны бүртгэлтэй дугаараар баталгаажуулалт хийгдэнэ. Та бүртгэлтэй утасны дугаард ирсэн 6 орон бүхий кодыг оруулснаар таны дансны мэдээлэл амжилттай бүртгэлээ. Хэрвээ танд асууж тодруулах зүйл гарвал OTP-ээр цагаар бидэнтэй холбогдоорой. Танд амжилт хүсье.